За энэ үед Жамбайха Бархас бад гаригийн дэрэгдэх хүн төрөлхтний сансрын флотын бааз дээр бас ичээнээс ирж байгаа. Жамбайха 200 жилийн өмнө даргийнхаа тушаалаар ирээдүйн цэргүүдэд ялах үзлийг сурталчлах, ирээдүйн цэргүүд донд улс төр идеологийн ажил хийх зорилгоор ичээнд орсон байдаг. Ичээнээс ирж байгаа. Жамбайхаг сэрээсний гол шалтгаан нь болохоор Билл Хайнзын тарих кодлагч төхөөрөмжөд магадгүй автсан байх боломжтой цэргүүдийг тэр сансрын хүчин дундаас олж илрүүлэх гэдэг ийм үндсэн зорилготой. За энэ зорилгын хүрээнд Жамбайха болохоор Natural Selection гэдэг нэртэй сансрын 2000 цэрэгтэй хөлгийн Ахмадын үүрэг гүйцэтгэгч болж байгаа гэж ойлгож байна. Ахмадын үүрэг гүйцэтгэгчлэр яах вэ гэхээр яг хөлгийн Ахмадын гаргасан шийдвэрийг өөрөө батлана гэсэн үг. За өөрөөр хэлбэл тэр Ахмад ч гэсэндээ тарих кодлагч машинд ороод ялагдах тийм тал руугаа шийдвэр гаргах гэдэг юм бол Жамбайха тэрийг засаад ялах тал руугаа шийдвэр болгох ийм давхар хяналтын тогтолцоо гэх юм уу үүсгэн байгуулж байна гэсэн. За Жамбайха сэрээд бол бараг тэр natural selection гэх тэр хөлийг хараад бүр биширж байгаа. Энэ 200 жилийн хугацаанд хүн төрөлхтний технологийн хөгжил дэвшил бүр ямар мундаг явсан юм бэ гэдгийг хараад алмаарч ярихнаа. За тэгээд Жамбайхагийн ажиллах natural selection хөлгийн Ахмад нь эмэгтэй хүн байгаа. За тэр эмэгтэйгээр бүх зүйлийг заалгана. Энэ хөлийг яаж удирдах уу, хаана юу байдаг, яаж залах уу, яаж баазын зогсоолоос гарахгүй, буцаад зогсоолд нь оруулах уу гэх мэт олон зүйлийг сурч аваад за ингээд ерөөдөө хангалттай хэмжээний тренинг авлаа гэж үзэнгүүтээ хөлгийн удирдлагыг бас өөрийнхөө гарт авах гэж байгаа. За ингийн тулд нууцуг оруулах ёстой систем рүү жолоодлагын систем рүү өрөөнд байсан хөлгийн Ахмад болон бусад өндөр албан тушаалтнуудыг төр зур өрөөнөөс гарч байгаа чи би энд нууцуг оруулах гэж хэлээд нөгөө хүмүүсийг өрөөнөөс гаргана. За тэгснээр нэлээд хэсэг хугацаанд тагаалга болчихж байгаа. Тэгсний эцэст өрөөнийхөө хаалгыг нээхгүйгээр зүгээр хаалгаа ингэ шилэн болгоод нөгөө хүмүүстэй харилцахад нөгөө хүмүүс Жамбайха айл хэдийн хөлгийг хамгийн өндөр хурдаараа нэг юм одны зүг рүү зогсоолоос хөдлөөд ингээд явах юм тохируулгыг хийцэн байгааг харна. Нөгөө хүмүүс гайхаад ийм тушаал байхгүй та яг юу хийж байгаа юм бэ гэсэн чинь Жамбайха нэг өөрийнхөө үнэн үзэл бодлыг хэлж байгаа. Жамбайха болохоор анханасаа бас ялах биш 100% ялагдах үзэлтэй хүн байсан. Гэхдээ ялах үзэлтэй тийм хүний дүр тоглоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг олж аваад өөрийнхөө төлөвлөгөөг яг гүйцэтгэж байгаа. Түүний төлөвлөгөө юу байсан бэ гэхээр энэ сандита хийх дайнд хүн төрөлхтөн угаасаа ялагдана. Тийм учраас хүн төрөлхтний амьд үлдэх цорын ганц боломж бол сансрын хөлгөөрөө өөр гариг дээр очих сансрын уудамд амьдрах энэ л арга зам байгаа гэд. Тэгээд бүр энэ төлөвлөгөө биелүүлэхийн тулд бүр хэдэн хүний амь насанд хүрсэн гэдгээ ч гэсэн хүлээн зөвшөөрнө. Жамбайха хөлөг хэдий 20% түвшинтэй байсан ч гэсэндээ хөлгийг зогсоолоос нь хөдөлгөөд шууд хамгийн хурдан дээр нь тавиад тэр хөлийг бол барьцаалаад зогтчихж байгаа гэсэн. За Жамбайхагийн араас мэдээж сансрын флотын баазаас 3-4 хөлийг хойноос нь хөөлөж байгаа. Гэхдээ хөлөг дээр 2000 цэрэг байгаа. Тэр 2000 цэргийн амь насанд нь аюултай байж болох учраас хөөж байгаа хөлгийн багийн гишүүд бол юу ч хийж чадахгүй ямар ч араас нь тагаа явж байгаа. Жамбайхатай уулзаа зогсож байгаа хөлгийн ахлах дээд түвшний удирдлагууд нь энэ дайнд угаасаа хүн төрөлхтөө ингээд ялах нь гарцаагүй болсон гэдгийг та харж байгаа шүү дээ. Та бидний ингээд хөлгийг энэ тоног төхөөрөмжтийг нь технологийн хөгжлийг харж байна. Тэгэхээр энэ санаагаа та болцоо буугаад өгчвөө буцаад хөлгийн удирдлагыг бидэнд шилжүүлчихээ гэж гуйнаа. Дуужи Дааши хоёр газрын гадрах дээр бас хэд хоног болоод амьдралдаа дасаж эхэлнэ. За тэгээд Луужи бол эхнэр хүүхдээ сэрэх боломжтой болсон учраас сэрээ гэж бодож байгаа ч гэсэн өөрт нь тохиолдоод байгаа энэ асуудлуудаа шийдчихэд бас ажил амьдралаа нэг зөвшрүүлчихэд сэрээ гэж шийдсэн байдаг. За энэ хоёр тэгээд мэдээ үзчихсэн чинь Сантигаас дэлхий рүү чиглэн ирж яваа хамгийн хурдан 10 хөлгийн нэг нь 6 хоногийн дараа Бархас бад гаригийн дэрэгдүүр өнгөрнө. За дэрэгдүүр нь өнгөрөхдөө мэдээж дэлхийн сансрын флотын баазын хажуугаар өнгөрөх юм байна гэдэг мэдээг үзнэ. За мэдээнд ярьж байгаагаар бол дэлхийн 3 том флот байгаа. Азийн флот, Европын флот, Хойд Америкийн флот гэж сансрын 3 флот нь хоорондоо нийлээд бүх хөлгүүдэд нийлүүлээд 2015 хөлөг энэ Сантигаас ирж байгаа нэг хөлгийг угтаж авахар болсон байдаг. За тэгээд энэ мэдээг сонсмогцоо мэдээж дэлхийн хүмүүс за энэ Сантигийнхан бол бид нартай хилцээр хийх гэж ирж байгаа юм байна. Хилцээр хийхийн тулд ганц хөлөг явуулсан. Тэрнээс ш ганц хөлөг явуулах ямар ч учир шалтгаан байхгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ дайнд ялчлаа гэв.
тэмдэглээд эхэлнэ. Салют бодуулна, уун, дуулна тэгээ яг баяр ёслолыг яаж тэмдэглэдэг вэ? Тиймэрхүү үйл явдлууд өрнөж байгаа. Дэлхийн одоо хамтарсан 2015 юм хөлөг хоорондоо 20 км-ийн зайтай юм формат үүсгээд сантигаас илгээсэн нэг хөлгийг бол тосож авч байгаа. Хөлийг тосож авмагцаа шууд зургийг нь аваад интернетээр одоо мэдээгээр бүгдийг засаж байгаа. За тэгээ тэр хөлөг нь болохоор маш сонирхолтой юм хөлөг байдаг. Яг юм усан тусал шиг хэлбэртэй буюу толгой хэсэг нь бөндгөр, сүүл хэсэг нь болохоор юм хурц юм шог үзүүртэй. За тэгээд яг мөнгөн ус шиг юм гадаргуун юм гөлгөр тошиг юм. Тошиг гэсэн үг. Хэмжээ нь болохоор уртаашаа 3.5 м буюу нэг дон зэргийн жижиг хэмжээний ачааны машинтай л одоо бүх талаараа дүүцгэс юм жижигхэн хөлөг байгаа. За хүндрэлтэн болохоор энэ яг ямар хөлөг юм бэ гэдэг учрыг нь олж чадахгүй. Тэгээд маш гоё үзэсгэлэнтэй усан тусал шиг юм хэлбэртэй ийм эмзэг зүйл явуулж байгаа юм чинь сантигийнхан биднэрт яг юм ив найрамдлын бэлэг тэмдэг болгож энийг явуулсан юм байна гэж одоо сүулдэ бодож эхэлдэг. Гэтэл тэр нь нарны аймагаас одоо олдож болох ямар ч материалаас 100 дахин хатуу материалаар хийгдсэн маш хурдан хөдөлгөөнтэй ийм хөлөг байдаг. Гэнэт тэр хөлөг чимээгүй ингээд хүн төрөлхтөн ажиллаа байж ах чимээгүй байжснаа гэнэт ам ороод дэлхийн сансрын флотын одоо хамгийн урт игнэний захын хөлөг рүү одоо нисэж очоод 1 минутанд 30 км-ийн хурцтай гэж байгаа. Нисэж очоод нэг талаас нь ороод нөгөө талаас нь нефт ингээд нисээд гараад ирнэ. Тэнгүүтээ шууд хажуу талынх нь хөлөг рүү яг л хажуу талаас нь ороод дахиад нөгөө талаас нь нефт ингээд нисээд гараад ирж байгаа. Энэ мөчид эхний хөлөг мэдээж түр шатгуунд нь асуудал учраас дэлбэрж байгаа. Гэх мэтчлэн ингээд эхний игнэний 100 хөлгийг тэр усан туслал шиг хэлбэртэй зүйл нэг талаас нь орж нөгөө талаас нь нисэж гарч ирсээр байгаад 1 минут 18 секундын дотор устгаа ичнэ. За ингэнгүүтээ нөгөө хөлөг чинь огцом ингээд зүг чигээ эргүүлээд шууд 2 дахь игнэний эхний хөлөг рүү дайраад эхэлж байгаа. За энэ болтол сансрын флотын командлагч нар бол ямар ч юм үйлдэл хийж чадахгүй бүр ингээд гайхшраад шоконд ороод зогссон байгаа. Хүн төрлөختөн өнгөрсөн 200 жилийн хугацаанд сантитай дайн хийх талаараа одоо маш олон зүйлийг бодож, маш олон зүйлийг төсөөлж, стратеги, тактик гаргасан боловч хизээж нэг юм усан тусал шиг жижигхэн юм ирээд 100 хөлийг 1 минут 18 секундын дотор устгана гэж бол бодож чадаагүй байсан. 2 дахь игнэний одоо хөлгийг нь бас дахиад 1 минут 20 секундын дотор устгаа ичж байгаа. Гэх мэтчлэн явсаар агаад 20 минутын дотор дэлхийн сансрын флотын 1000 хөлгийг буюу талыг нь тэр жижигхэн усан тусал устгачихсан байдаг. За тэгээд зөвхөн усан тусал устгахаас гадна ойрхон юм байралтай форматтай учраас сансрын нэг дэлбэрсэн хөлгийнх нь эд одоо хэсгүүд нь бусад хөлөг рүүгээ ингээ үсрээд тэднийхэн бас дэлбэрэх сүнэх шалтгаан болоод ингээд бүх зүйл бүр сүрэлд орноо. За мэдээж 20 минут болсон юм чинь одоо командлагч нар нь болон сансрын хүчний зэргүүд нэг арай ухаан ороод зарим нь бол ингээ хөлгөө ингээ асаагаад хөдөлгөөд ингээд явж эхэлж байгаа. Гэхдээ тэр нь амжихгүй. Яг л тэр усан тусал бүр сүүлдээ секундэд 170 км-ийн хурдтай болоод бүр нүдэнд харагдах байлна. Тэ гүйцэгдэхэ болж байгаа. Аз олж яг флотын формацийн хамгийн ард байсан квантум хүрэл зэвсгийн үе гэдэг нэртэй 2 хөлөг одоо илүү төрүүлээд хөлгөө асаагаад ухарч чадсны ачаар тусал бол тэр хоёрыг хөөхгүйгээр тэгээ орхичдөг. За тэгэхээр 2015 одоо хөлөгтэй энэ сансрын хөлгөөс 1 цагийн дараа харахад ердөө 2 хөлөөл ингээд нарны аймгийн зах руу байдаг чадлаараа зугтцсан энэ 2 хөлгөл үлдсэн байдаг. Жамбэха бараг 15 цаг унтаад сэрсэн чинь гинэт өөрийнх нь хулгайлж авсан хөлгийн ахмад болон хойноос нь одоо илдэж явсан 4 хөлгийн ахмад түүнд ингээд хүндэтгэл үзүүлсэн зогсож идэг. Та бол одоо ингээд хүн төрлөختнийг аварлаа. Таны одоо авч гарсан энэ 5 хөлгөл хүн төрлөختөнд үлдлээ. Тэгэхээр бид нар бол таны одоо юу хэлсэй чинь биелүүлэхэд бэлэн байна гэж хэлнэ. За Жамбэха болохоор яг ийм усан тусал дахиад 9 ширхэг 3 жилийн дараа нарны аймагт ирэх учраас эргээд одоо дэлхий рүү буцах гэдэг бол бидний хувьд хулганы хавханд орсон мэт хэрэг болно. Тэгэхээр хэдүүлээ 18 гэрлийн жил буюу 1800 жил одоо аялаад очих дэлхийдээ төсдөөний юм гаригтай од байгаа. Тийшээ явъя гэж шийднэ. 5 хөлгийн ахмадууд бол одоо өдөр болгон хуралдаа цаашдаа ер нь хоолносоо яах вүлээ, зэргүүдээ яах вүлээ, ямар хувил дүрмээр амьдрах вүлээ, бидний хэн удирдах вүлээ гэх мэтчлэн одоо маш олон зүйлүүдийг хоорондоо ярилцаж шийдэж эхэлнэ. Гэхдээ нэг хөдөлгөө тэр бүх одоо ахмадуудын толгойд яг нэг ижил бодол орж ирнэ. Тэр нь болохоор түлш яах вүлээ. Natural selection хөлөгч өөрөө дөнгөж 20% түлштэй байгаа тийм. Дээрээс нь хөлөг эвдэрлээ гэхэд түүнийг одоо засах, сэлбэг, эд анги хэрэгтэй болно.
За энэ олон зэргүүдийг нэг юм уу эсвэл хоёр ингээд хөлөг дээрээ суулгаад түршээ, сэлбгээ, бусад одоо хөлгүүдээс аваад явъя гэхэд багтахгүй. Яг одоогийн энэ түлшээ ашиглаад тэр 1800 жилийн зайд байгаа гариг дээр очиё гэхэд яг одоогийн хурдаараа бол 60,000 жил явж иж хүрнэ. Тэгэхээр хүрх юм уу, хүрхгүй юм уу гэдэг хүртэл бүр асуудалтай болно. Одоо тэгэхээр яах вэ гэхээр мэдээж хүнээл цуул хэрэгтэй юм байна. Тэгэхээр бид нар бусдаа алах юм уу, эсвэл өөрсдөө золиослох юм уу? Өөрсдөө золиослоно гэдэг юм бол яагаад манай одоо хөлөг дээр байгаа хүмүүс бид нар өөрсдөө золиослох гэж гих мэтчлэн одоо маш хэцүү бодлуудаа тулгарч эхэлдэг. За Жамбэха болохоор өөрийнхөө хөлийн ахмадын бодлыг мэдээ. За охин минь би чиний одоо энэ асуудлыг шийдэхэд туслая гэж хэлэнгүүтээ одоо хөлөг дээр байгаа цүмийн зэвсгийн удирдлагыг өөрийнхөө гартаа авч байгаа. Гэвч Жамбэха хэдхэн секундээр хожимдсан байдаг. Яагаад гэвэл бусад бүх хөлийн ахмадууд яг ижилхэн зүйлийг бодоод бүгдээрээ амьд гарахын тулд бусад хөл рүүгээ дайраад за ингээд natural selection тэргүүтээ энэ 5 хөлөг хоорондоо байлдаад ганцхан хөлөг амьд гарч байгаа. Тэр нь болохоор blue space гэдэг хөлөг байгаа. За энэ хөлөг болохоор мэдээж бусад одоо хөлгийнхөө сэлбэг түлшийг аваад цаашаага алсын алсад аян замаа үргэлжлүүлнэ. Гэтэл нарны аймгийн нөгөө тал дэлхийн одоо сансрын флотоос яг зүгтэж гарсан квантум хүрэл зэвсгийн үе гэдэг хоёр хөлөг ч гэсэндээ яг ийм дүгнэлтэнд хүрээд хүрэл зэвсгийн үеийн квантума сүнөөгөөд одоо хамаг зүйлийг нь тонож аваад тэгээд цаашаа явж байгаа ийм үйл явдал болдог. За энэ хоёр хөлөг бол ерөнхийдөө үүнээс хойш дэлхийгээс одоо бүх харилцаа холбоогоо таслаад хаана яваа мэдэгдэхгүй ингээд энэ удам ертөнцид хоёр тишээ салан одож байгаа. Хүн төрөлхтний сансрын флотын 2015 хөлгийг 20 минут 30 минутанд тусгасан тэр үйл явдлын дараа бол мэдээж дэлхий дээр тэрний дараахан бол маш их үүмэн самун болж байгаа. Тэгээ хэдхэн минутын өмнө бид нар сантитай хилцээр игээд аврагдана. Одоо ямар ч аюул занал хийлэлгүй болно гэж бодож исэн хүмүүс 200 жилийн турш хөлс цус нулимсаа урсган байж бүтээсэн тэр бүх сансрын хөлгөө алдчихаар мэдээж гайхшин, уйлан, ойрлон тийм хүм бус тийм янз бүрийн зан характер гарч байгааг бол зохиолч номын хэсэгт нэлээд дэлгэрэнгүй бичсэн байсан бас маш их сонирхолтой байсан. Ложи болохоор даашид ер нь хүн төрөлхтний аврах түлхүүрийг би олчих шиг боллоо гэж хэлнэ. Нөгөө тусал хэлбэртэй сантигийн хөлөг шууд дэлхийг чиглээд одоо нисээд ирж байгаа юм байна. Ложи болохоор тэр хөлөг яг өөрийг нь алах гэж ирж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдаг боловч хөлөг дэлхийн агаар мандалд орж ирэнгүүтээ нарны зүг хараад асар өндөр юм хүчтэй цалхаан соронзон долгионыг нарлуу илгээж хэлдэг. Өөрөөр хэлбэл хүн төрлөختөн үүнээс хойш нарыг дахиад супер антим болгож ашиглаж чадхаа болно гэсэн. Ингэсний дараахан Ложигийн амьдарч исэн одоо байшингийн гадаа баахан хүмүүс цуглараад Ложигийн бараг хөлтөн ингээд сүгдэж мөргөөд хөлийн үнсээ та бол одоо шудраг усны сахиусан тэнгэр хүн төрлөختний элч бурхан ингээл бүгдээрээ орилоод эхлэн бүгдээрээ уйлалдаад ингээд Ложид одоо хүрхгээд гараа ингээд сунгаад нэг юм үйл явц болж байгаа. За тэгээ яасан бэ гэсэн чинь 185 жилийн өмнө Ложигийн одоо явуулсан ширшлэг нь үйлчилжээ гэдгийг одоо дэлхийд даяараа олж мэдсэн байдаг. 2015 хөлгөө устгуулсны дараа ерөнхийдөө сансрын хамгаалах хүчнийхэн одоо өөр ямар арга чарга байх вүлээ гэд эцсийн найдвараа хайж үзэж байгаад гэнэт өөний Ложи гэдэг хүн 185 жилийн өмнө шившлэг явуулж исэн гэдгийг санаад тэр шившлэг явуулсан одны байрлалыг нь харсан чинь тэр од нь дэлбэрсэн байдаг. Од дэлбрээд за тэгээ эргэн тойрныхоо нөгөө дөрвөн гаригийг бүтэнгээр ингээд байхгүй болгоцсон тэр одны систем сүрцэн байдгаа гэсэн. Од нь маш доктортой байсан учраас энэ бол байгалийн жамаар сүрсэн хэрэг огт биш байсан. За тэгээ телескопоор бүр ингээд томруулаад харсан чинь фотоид гэдэг дараа нэрлэлцээ одоохондоо нэрг байгаа. Тэр одыг фотоид гэдэг зэвсгээр буудаад дэлбэлчихсэн. Одоо ийм дүр зургийг олж хардгаа. Энэ үйл явцаас үүдэн Ложиг бол нэгдсэн үндэсний байгууллагын хуралдаанд яаралтайгаар дуудаад эргээд хан ширтэгч болгодог. Эргээд тэр хан ширтэгч гэдэг төслийг амьлуулж байгаа. Ингэснээр Ложи хүн төрлөختнийг авралын од болчихж байгаа. За тэгээ Дааши үнийг бол яг яагаад ийм зүйл болоод байгааг болох одоо ойлгохгүй байгаа учраас Ложигоос тайлбарлаад өгөөч гэж хүсгэд Ложи түүнийг за тэгвэл хоёулаа хамтдаа жаахан алхъя гэж хэлээд гараад хамт алхнаа. За Ложи Дааши 200 гаруй жилийн өмнө Евенжи буюу Сантигийнхандаа хамгийн анх холбоо барьсан эмэгтэй түүнтэй уулзаад хоёр аксиом хэлж өгсөн тухай ярьдаг. Нэгдүгээрт нь соёл иргэншлүүд амьд үлдэх хэрэгцээ шаардлагатай. Хоёрдугаарт соёл иргэншлүүд дандаа өсөж томорч байдаг бол ертөнцийн дээрх нийт материйн хэмжээ тогтмол байдаг.
гэдэг ийм хоёр зүйлийг хэлж өгсөн. Дааши бол мэдээж цагтаа учраас яг энэ хоёр аксиомоос юу бодож болохоо сайн мэдэхгүй. За тэгээд Лужи бол илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байгаа. ертөнцийн байгаа бүх соёл иргэншлийг битгий дэлхий сантын хоёроор төсөөлөө. Бид бол зөвхөн одоо нялх хүүхдэрээ байгаа шинэхэн залуухан соёл иргэншлүүд бидрээс өөр зөндөө олон одоо хүчрхэг илүү олон 100 хэдэн сая тэрбум жил амьдарсан соёл иргэншлүүд байгаа. Соёл иргэншлүүд тэгж хөвшөрхийн хэрээр тэгж томорхын хэрээр ерөөдөө ертөнцид эзлэх зайн илүү их том байх ёстой, илүү их том болдог гэдгийг бол Лужи тайлбарлана. За тэгээд энэ бүхнийг маш энгийнээр ингээд тайлбарлах юм бол энэ ертөнцид ерөөсөө хоёрхан гариг одоо байгаа гэж бүгдээрээ төсөөлье. За нэг нь болохоор манай гариг, нэг нь болохоор танаа гариг. За манай хоёр гариг болохоор хоорондоо 100 гэрлийн жилийн зайтай буюу асар хол зайтай байгаа. За танаа гариг болохоор манай гариг байгаа гэдгийг бол мэддэг. Яг байрлалын сайн мэдэхгүй байсан ч гэсэндээ. За энэ ертөнцид бол надаас өөр амьдрал байгаа юм байна гэдгийг мэдчихэж байгаа. А манай гариг болохоор танаа гариг байгаа гэдгийг мэдэхгүй бид нар өөрсдийгөө ертөнцид цор ганцаараа байгаа л гэж бодож байгаа. За тэгэнгүүт одоо нэг юм сонирхолтой хоёр яг юм ойлголт, концепттэй яг энэ дээр орж ирж байгаа. Эхнийх нь болохоор соёл иргэншил хоорондын харилцаа ямар байдаг вэ? Сайхан сэтгэлтэй байх уу, хорон санаатай байх уу? Хэрвээ сайхан сэтгэлтэй байна гэх юм бол жишээлбэл манай гариг, танай гариг руу шууд та нарыг олж мэддэнгүүтээ дайрахгүй гэсэн. А хорон санаатай гэдэг нь яг сэргээрээ манай гариг, танай гариг байгаа гэдгийг мэдмэгцээ дайраад танай гарыг устгах одоо энэ зан хэлж байгаа. Одоо ингээд яг энэ хоёр аксиом болон саяны энэ хорон санаа сайхан сэтгэл гэдгийг одоо авч үзэх юм бол танай гарыг яг ямар шийдвэр гарах вэ гэдэг нь аюу сонирн байна. Танай гариг бол манай гариг байгааг мэдж байгаа. Бид нар бол мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр танай гариг бидэртэй холбоо тогтоох уу? Магадгүй танай гариг сайхан сэтгэлтэй гариг учраас манай гарыг ч гэсэндээ сайхан сэтгэлтэй гариг гэж бодоод холбоо тогтоохыг хүсэж магадгүй. Эсвэл манай гарыг сайхан сэтгэлтэй гариг, хорон санаатай гариг гэдгийг мэдэхгүй байгаа учраас холбоо ямар ч байсан тогтоочоод аль нь гэдгийг мэдээд хэрвээ сайхан сэтгэлтэй гариг байвал үргэлжлүүлэн харьцаад хорон санаатай гариг байвал манай гарыг устгах болно гэж бодож байгаа. Гэтэл энд одоо chain of suspicion буюу сэжиглэлийн гинжин хэлхээ гэдэг зүйл орж ирж байгаа. Танай гариг гिचнээ сайхан сэтгэлтэй ч гэсэндээ яг манай гарыг сайхан сэтгэлтэй эсхийг нь баттай мэдэх боломж байхгүй. Тэгэхээр та бүхэн амар тайван байж болохгүй. Мэдээж сайхан сэтгэлтэй гариг бол бусад сайхан сэтгэлтэй гаригаа тань чадна гэдэг тийм тогтсон хууль байхгүй шүү дээ. Магадгүй танай гариг намайг сайхан сэтгэлтэй гариг гэж боддог. Тэгэж боддгийг чинь би бас мэддэг байж болно. Гэхдээ танай гариг манай гаригийг сайхан сэтгэлтэй гэж боддог гэж манай гаригийн бодож байгааг та бүхэн мэдэхгүй байж магадгүй. Гэх мэтчлэн одоо энэ сэжиглэлийн гинжин хэлхээ тасралтгүй үргэлжилж болно. Дэлхий дээр бид нар ижилхэн одоо хүн гэдэг амьтан, дээрэс нь ижилхэн соёлтой, харьцангуй ижилхэн түүхтэй нэг экосистемд ажиллаж байгаа учраас яг нэг юм сэжиглэлийн гинжин холбоо үүсээд эхлэхэд бид нар тэр даруй хоорондоо ярилцаад холбоо харилцаа тогтоогоод ойлголцох боломжтой. Гэтэл ерөөсөө сансрын уудамд бид нар нэг ямар ёс маргаалтай соёл иргэншил гэдгийг мэдэхгүй, дээрэс нь асар хол юм зайтай байгаа учраас энэ гинжин холбоо бүр хэтэрхий удаан үргэлжлээд зарим тохиолдолд харилцаж чадаагүй эсвэл дүгнэлтэнд хүрч чадаагүй байхдаа нэг рүүгээ гал нээх нь л энүүхэнд байх зүйл. Тэгэхээр явж манай гариг сайхан сэтгэлтэй ч хорон санаатай гариг ч эцсийн дүндээ адилхан болж таарч байгаа. Магадгүй ингээд та бодож болох юм те танай гариг манай гаригаас технологийн хувьд бүх зүйлээрээ илүү хүчрэг учраас манайх шиг одоо юм ялах сул дорой гаригтай холбоо тогтоолоо гэд юу болох вэ гэж бодож иж магадгүй. Хоёр дахь чухал ойлголт нь технологийн өсрөнгөө хөгжил байгаа. За дэлхийд хамгийн анх амьд бие үүсээд хэдэн тэрбум жил хүн төрөлхтөн үүсээд хэдэн 10,000 жил болсон бол орчин үеийн технологи зөвхөн сүүлийн 300 жилийн дотор үүсээд хөгжсөн байгаа тийм ээ. За энэ бол мэдээж логикийн хувьд 300 жил, харин бидний хувьд бол 100 жилийн дотор байгаа. Тэгэхээр яг ертөнцийн одоо настай харьцуулахад гэх юм бол энэ 100 жил бол ерөөсөө бүр хумхын тоосон чиний ийм богино хугацаа. Тэгэхээр яг одоо манай гариг танай гаригаас магадгүй сул дорой байгаа ч гэсэндээ танай гариг байгаа гэдгийг олж мэдмэгцээ бид нар энэ технологийн асар өсрөнгөө одоо хөгжлийг хийх боломжтой юм аа. Танайхыг олж мэдсэн баг магадгүй манай энэ технологийн хөгжлийг хийх болсон түлхүүр болж болох юм аа гэдэг ийм санаагаа. Тэгэхээр танай гаригийн үед манай гаригтай холбоо барих уу эсвэл чимээгүй байх уу, байсаар ах уу гэдэг ийм асуудал үүсэж байгаа. За ертөнц бол балар ой. Энэ балар ой дотор өвч бүрэн зэвсгэлсэн, амьсгаагаа дарсан, нэг ч мөчр хөдлөхгүйгээр, нэг ч дуу чимээ гарахгүйгээр явж байгаа анчин байгаа. Танаас гадна гэхдээ энэ ойд яг ийм анчин зөндөө олон байгаа учраас хэдэн сая мянгаараа байгаа учраас та тэдний анхаарлыг татахгүйгээр аль болох болгоомжтой
ингээд энэ ой дотор явах хэвээр. Энэ ой дотор та хөгшин, залуу, сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй ад чөтгөр шиг хорон санаатай ямар ч анчинтай тулгарсан бэ? Юун түрүүнд бууга гаргаж ирээл буудаад тэр анчныг устгаснаар таны аюулгүй байдал чи өөрөө хамгаалагдчихултнэ. Энэ балар ойд бусад хүнтэй таарлна гэдэг нь өөрөө там. Энэ балар ойд өөрийнхөө байгаагаа мэдгэцчих юм бол та амь насаа алдна. Цаашаа амьдрч чадахгүй гэсэн үг. Энэ болохоор огторгын нийгмийн үнэн төрх ертөнцийн мөн чанар нь энэ юм байна. Фермигийн парадоксыг хариулт нь ч гэсэндээ энэ юм байна. Гэтэл энэ балар ойд хүн гэдэг нэг тэнэг хүүхэд тийм ээ ой модон дунд юм галын наадам хийчгээд би энд байна гэд хашираад байгаатай бол яг ижлэгэн үйлдэлийг бид нар хийсэн. Гэхдээ аз олж одоо хүн төрлөختний дэлхийн байршлыг олж тогтоох нь сахарын одоо элсэн цөлөөс яг нэг ширхэг онцгой нэг юм элс олохтой ижлэгэн учраас дургуйд сансарт ертөнцид од маш олон байгаа учраас бид бас харьцангуй нэг юм аюулгүй байдал хамгаалагдаж байна гэсэн. Дожигийн явуулсан шившлэг болохоор дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд байгаа нэг юм одны байршлыг ертөнц даяараа хэний ч ойлгож болох ямар ч соёл иргэншлийг ойлгож болох тийм хэлээр цаццаан гэсэн үг. Буцаад балар ойгоороо жишээ авах юм бол нэг та ингээд анчин тийм ээ ингээд хамаг ингээд биеэ чангалчихсан бүхнийг ингээд соргогоор ингээд хараад сонсоод явж идэл гинэт таны уртлын нэг модны чин холцсон ингээд хоглоод ямар ч анчны ойлгож болох хэлээр нэг газрын байршлыг заасан байя гэж бодъё. Мэдээж анчин хүний хувьд энэ балар ойд амьдарч байгаа хүний хувьд та тэр байршилд хэн нэгэн танд сайхан санаа гаргаад хоол хүнс үлдээсэн гэж бол бодохгүй. Тэгэхээр тэнд бол ямар нэгэн алга устгах зорилготой идэж тийм одоо амтан байна гэж л бодно тийм ээ. Магадгүй та тэр амтныг алахгүйгээр за энэ тэмдгийг тэр зургийг тооохгүйгээр ингээд яваад өнгөрч болно. Гэхдээ энэ балар ойд 1 сая амчин байгаа гэж бодох юм бол 999,990 тоохгүй ч гэсэндээ тэр одоо эд шиг очоод алах 10 анчин цаана л зоолттой байж л байгаа. Тэр амтныг тэр 10 анчны аль нэг нь эсвэл бүр хит хэдүүлээ очоод алах боломжтой гэсэн үг. Тэр амтан дээр очоод тэр амтан сайн сэтгэлтэй байна уу, хорон санаатай байна уу гэдгийг олж мэдхээсээ илүүтэйгээр ганцхан сум явуулаад алах нь бол хамаагүй л амархан. Тэгэхээр дэлхийгээс 50 гэрлийн жилийн зайд албаар юм хол байгаа гаригийн байршлыг явуулсан нь яг би энэ одоо онлоо, энэ бодлоо батлах гэсэн юм аа гэж Луожи тайлбарлаад за ингээд Луожи Даши хоёр болохоор буцаад гэрлүүг харж байгаа. Луожи эхнэр охин хоёроо буцаагаад сэрэх гэсэн боловч одоо өөрөө эргээд хан ширтэгч болсон учраас 200 жилийн өмнөх нөгөө хан ширтэгч төслийн хууль дүрмүүд эргээд хүчинтэй болсон. Тэгэхээр хүн төрлөختнийг аврах ямар нэгэн зүйл хийхгүй бол эхнэр охиноо сэрэж чадахгүй болсон гэсэн. За ингээд энэ мэдээг сонссон Луожи бол ер нь сэтгэл готролд ороод арх уугаад ерөнхийдөө өөрийгөө бол алдж байгаа. За сүүлдээ хэдэн сар Луожиг харсны дараа нэгдсэн үндэсний байгууллагын бууж өгөөд хүн төрлөختнийг аврах албагүй чи зүгээр ямар нэгэн юм хийчих тэгэл юм бол эхнэр охин хоёрыг чи сэрээгээд өгөө гэд заавалмаар Луожиг цас гэдэг юм төсөл дээр томилж ажиллуулж байгаа. За цас гэдэг төсөл нь болохоор юу юм бэ гэхлээр Рэй Диасын бүтээсэн нөгөө мега нүүрс төрөгчийн бөмбөгийг ашиглаад Нарны аймгийн эргэн тойронд ингээд бөмбүүдийг байрлуулад санчир гариг дээр одоо гаригийн ойролцоо байдаг юм тосыг ашиглаад дэлбэлээд Нарны аймгийг ингээд тойруулсан юм тоосонцрон юм үүл үсгэх юм зорилготой. За энэнийхэн зорилго нь болохоор цаанаа 3 жилийн дараа ирэх 9 туслыг зогсоож чадахгүй ч гэсэндээ ядаж хаана явж байгааг нь мэдээ гэсэн зорилгоор ийм төслийг хэрэгжүүлж эхэлдэг. За энэ төсөлд бол Луожи бүх зүйлээ зарцуулаад өдөр шөнөгүй одоо ажиллаж эхлэн тэр байтугай бүр нүүрс төрөгчийн бөмбөг бүр дээр юм жижигхэн хөдөлгөөр байрлуулад яг юм тодорхой байрших газар нь 100% байрлуулъя гэсэн санаачлалыг гаргаад нэг жил хагасын хугацаанд ажиллаад 3416 ширхэг нүүрс төрөгчийн бөмбөгийг Нарны аймгийг ингээд тойруулаад нарыг тойруулаад ер нь бол байрлуулгаа гэсэн. Гэхдээ энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хэмжээний бөмбөг угаасаа үйлдвэрлэж чадахгүй болоод за энэ төсөл тэртээ тэргүүнийх амжилттай төсөл биш юм байна гэж жил хагасын дараа энэ төслийг зогсоочж байгаа. За тэгээд хүн төрлөختөн бол Луожиг авралын илч, авралын од, цахиусан тэнгэр гэж бүгдээрээ хайрлж хүндэлж ирсэн бол энэ хугацаанд Луожиг юу ч хийж чадахгүй байгааг хараад хуурагч одоо залхим мэхлэгч гэдэг юм өнцгөөс хардаг болсон байгаа. Луожи нэг өдөр аяны цүнхээ гаргаж ирээд дотор нь хідэн зүйл баглаад за дээрэс нь юм богинохон өвчтэй жижигхэн хүрзээ хийгээд цүнхээ өрөө гарч байгаа. Цүнхээ өрж гараад нэг хүний ингээд гараа өргөд машинд суугаад явж байгаа. Тэгсэн чинь нөгөө хүн хэсэг хугацаанд явсны дараа Луожиг хин гэдгийг танингуудаа машинаас хөөгөө булгачдаг. Луожи ингээ бороонд зогсоод автобус хүлээж байгаа. Автобусанд суугаад явсан ч гэсэндээ автобусных нь таниад түүнийг одоо хөөгөө булгачиж байгаа. Аргаа барсан Луожи бороонд ингээ явган
маш олон километр алхаад зорьсон газараа ирнэ. Түүний одоо зорж ирсэн газар нь болохоор ахлах сургуулийнх нь найз Яндон, түүний ээж Евенжи нарын булш байдаг. За ингээд энэ хоёрын булшны хажууд Луожи өөрийнхөө булшийг ухаж эхэлнэ. За нэлээд усны дараа мань хүн ядраад би Сантигийнхантай ярмаар байна гэд айгу айжхан хэлдэг. За угаасаа Луожигийн хажууд Софон байгаа нь ойлгомжтой. За тэр Софон түүний яриаг сонсож байгааг нь ойлгомжтой учраас чангаар хэлэх юм уу дахин давтаж хэлэх ямар ч шаардлагагүй. Луожи зүүн гараа ургаад зүүн гарын дээр байгаа бугуун цаг шиг одоо төхөөрөмжийг харуулад за энэ төхөөрөмж бол миний амин үзүүлэлтийг хэмжиж байгаа. Энэ амин үзүүлэлтийг хэмжээд секунд болгонд нэг дохио нарны ангиг тойрч байрлуулсан 3416 бөмбөг рүү явж байгаа. Би амьд байгаа цагт миний зүрх цохилж байгаа цагт тэр бөмбүүд дэлбэрэхгүй. Гэхдээ би өгчих юм бол тэр бөмбүүд дэлбэрнэ. Дэлбэрэхдээ тэр бөмбүүдийн байршил, дэлбэрэхтээс дараалал зэргийг би ингээд бүгдийг нь зохицуулаад ямар ч зайнаас гарсан хинт ч ойлгомжтой зураглалыг бүтээсэн байгаа. Тэр нь бол Санти гарагийн оддын байршил. Хинч тэрийг хараад тэр одны байршлыг олж чаднаа. Гэд тэгж хэлснийхаа дараа Луожи бууг зүрхэн тушаагаа ингээ авчирч байрлуулад тэгэхээр яг одоо би өөрийнхөө зүрхийг зогсоох чинь энэ бол Сантигийн соёл иргэншлийнч тэр хүн төрөлхтний соёл иргэншлийнч тэр эсрэг хийж байгаа хамгийн том гэмт хэрэг. Тэртээ тэргүй Сантигийн одоо байршлыг цацах явцдаа дэлхийн байршилч гэсэндээ ил болно. Тэгэхээр энэ бол одоо миний сонголт, энэс өөр зүйлийг би бодож олж чадсангүй, хийж чадсангүй намайг уучлаарай. Сантигийнхан та нар хэрвээ чимээгүй байхыг хүсвэл чимээгүй байгаад байж болно. Гэтэ би та нарт 30 секундын хугацаа өгөө гэж хэлээд за бууныхаа гохон дээр хуруугаа дарна. Гэтэл нөгөө Софон ч ингээ хоёр хэмжээстэйс ингээд 3 хэмжээс рүү орж ирээд энэ 3 бөмбөлөг болгоод Луожиг урд гарч ирэнгүүтээ бөмбөлөг бүр дээр зогс гэсэн бичгүүд ингээд анивчаад эхэлнэ. Бууга тавь, ярилцъя. За тэгээд Луожи болохоор би та нартай ярилцахгүй, тохиролцохгүй, надад тийм тохиролцоо байхгүй, харин надад шаардлагууд байна гэж хэлнэ. За тэгээд Софон болохоор за шаардлагуудаа нэрлэхэд нэгдүгээр дэлхийн агаар мандалд орж ирээд нарлуу одоо энэ цахилгаан соронзон долгионыг цацаад байгаа энэ туслаа явуул энэ үйлдэлээ зогсоо гэхэд Софон за чамайг асуумагц бид нар цахилгаан соронзон долгио явуулахаа зогсоолоо гэж хэлдэг. Хоёрдугаарт нь 3 жилийн дараа нарны аймагт одоо ирэх энэ 9 туслаа өөр тийшээ явуул. Тэгээ явуулахдаа хүн төрлөختөнд ингээд тэрийг нь яг явсан гэдгийг батлах боломжийг олго гэж хэлдэг. За тэгмүүд Софон болохоор за тэр 9-ийг бол шууд өөр тийш нь явуулчлаа. Тэгээд энэ 9 тусал болохоор яг хүн төрлөختний телескопоор ингээд харж болох тийм хурц гэрэл ялгаруулна. Тэгээд та нар өөрсдөө confirm тий баталж болно гэж хэлнэ. Гурав дахь шаардлага нь юу вэ гэхээр Сантигийн сансрын флот Ортын үүлнээс дотгошоогоо орж болохгүй гэдэг шаардлага тавина. За Ортын үүл гэдэг нь болохоор дэлхийгээс нар хүртэлх зайнаас 50 дахин одоо их зайд байдаг, хол зайд байдаг. Нарны аймгийн хамгийн одоо захын хэсэг гадаргуу гэж үзэж болно. Гэтэл Софон болохоор Сантигийн хөлгийн хувьд одоо энийг дайрч гарахаас өөр аргагүй тийм ойрхон хүрээд ирцээ. Хэрвээ бид нар ингээд дэлхий дээр ирж чадахгүй бол өөрсдийнхөө Санти гариг руу буцаад явж чадахгүй бид нар ингээд сансрын уудамд яг хаягдах гад байна. Бид нар сүрэх гээд байна гэж хэлэхэд Луожи үхэл сүрэл гэдэг бол тодорхой зүйл биш. Магадгүй танай гариг чинь дахиад та нар руу хөлөг явуулаад та нарыг аврах эсвэл бүр дэлхийж та нарыг аварч хэлж мэдгүй. Гэхдээ миний шаардлага бол та нар Ортын үлийг нэвтлэхгүй байх гэж хэлнэ. За ингээд Софон болохоор дэлхийн минутаар 10 минутын дараа Сантигийн хөлгүүд бүгдээрээ өөр тишээ зүгөө өөрчлөнө чи өөрөө энийг confirm баталж болно гэж хэлдэг. За ингээд энэ гурван шаардлагынхаа одоо хариултыг сонссон Луожи бууга буулгаж байгаа. Тэгээд Софоноос асууж байгаа. Та нар ингээд ертөнц балар ой гэдгийг та нар мэдчихсэн үү гэхэд Софон бид нар бол аль хэдийн мэдчихсэн. Харин та нар яагаад энийг мэдэхгүй олж чадахгүй байгаад байсан чинь бид нар аюу гайхаж харж байсан гэж хэлдэг. За хоёрдугаарт нь болохоор миний одоо энэ бөмбөнүүдийг те сансарт байршуулсныг та хэд ингээ хараад намайг ямар төлөвлөлтөд байгааг мэдээгүй мүү гэхэд бол Софонууд огт мэдээгүй бид нар чамайг зүгээр нөгөө өөрийгөө сатааруулахын тулд энэ ажлыг хийгээд байна гэж ойлгосон гэж хариулдаг. За тэгээд дараа нь болохоор хэрвээ ингээд дэлхийн Сантигийн хамтарсан байгууллага байсан бол миний энэ үйлдэлийг шууд нэвт харж чадах байсан гэхэд Софон тийм ээ тэднийг хайсан нь бол бидний хамгийн том алдаа байсан гэж хариулнаа. За ингээд Софонууд Сантичууд ер нь бол тийм ээ Софоноороо дамжуулаад хүн төрлөختөнтэй хэлэлцээр хийгээд хүн төрлөختний шинжлэх ухааны хөгжлийг зогсоосон байсан тэр үйл ажиллагаа болоод тэр байтугай одоо нараар дамжуулаад ертөнцид одоо нөгөө шившлэг илгээх тэр технологиг нь илүү боловсронгуй болгож өгч байгаа. Ингэж одоо Луожи маань хүн төрлөختнийг ямар тач нэг удаадаа Сантигийн дайралтаас аварж байгаа гэсэн.
За энэ үйл явдлаас хойш 5 жилийн дараа гэхэд Дожи эхнэр охин хоёроо ичээнээс гаргачихсан гуруулаа ингээд маш аз жаргалтай хайр дурлалтай умбаад амьдарч идэг. За тэгээд эхнэрээ охиноо ингээд хайрын нүдээр ингээд хараа сууж исэн Луожигийн хажууд нэг Софон яг ингээд дахиад бөмбөлөг болж дэлгэгдээд энэ хайр юм уу гэдэг асуултыг асуув. За Луожи болохоор энэ бол хайр мөн гэж хариулахад нөгөө Софон нь би 200 гаруй жилийн өмнө хамгийн анх танаа дэлхийтэй холбоо барьж исэн Сантигийн одоо иргэн байна. Би бол өөрөө инх тайванч тийм үзэлтэй. Тэгээ хизээ нэгэн цагт ертөнц гэдэг энэ балар ог бидний хайр гэдэг зүйлээр нар мэд гээгүүл чаднаа гэдэгт би итгэж байна гэснээр энэ цувралын 2 дахь ном маань дуусж байгаа. Тэгээд ном маань таалагдсан бол мөн 3 дахь ном буюу Death Sand эрлийн мөнхрөл гэж монголоор орчуулсан энэ номыг сонсомоор байгаа бол комент хийрээ, subscribe дараарай.